За Эрдэнэт үйлдвэрийн газрын чанар хяналтын эцсийн харьяанд байгаа энэ түвшний лабораторийн ажиллагаа бол манай дулааны цахилгаан станцтай нэгт ажиллагаатай байдаг. За яагаад вэ гэхдээ зэрэг манай цахилгаанчин хүчний үйлдвэрлэлийн одоо түүхийд болох одоо нүүрсний чанарын хяналтад шинжилгээ хийж хяналт тавьж идэг. Өөрөөр хэлбэл нийлүүлэгдэж байгаа шарын голын уурхаагаас нийлүүлэгдэж байгаа нүүрсэнд шинжилгээ хийж манай захиалгаар 4 төрлийн шинжилгээ хийж байгаа. За энэ пицк шинжилгээнүүд нь пицк чанарыг тодорхойлсон, нүүрсний пицк чанарыг тодорхойлсон энэ шинжилгээнүүдийг манай 100-ны уур боловсролтын процессд бол шууд холбогдож идэг учраас бид нар нэгт ажиллагаатай гэж яриад байгаа. За манай дулааны цахилгаан станцын түлш дамжуулах хэсэг 100-ны хэсгийн ажлын зохион байгуулалт бас яг энэ нүүрсний шинжилгээний үр дүнтэй бас шууд хамааралтай байдаг. Яагаад вэ гэхээр түлш дамжуулах маань бол одоо нийлүүлэгдэж байгаа нүүрсний чанараа шалтгаалж талбай дах нүүрсний хадгалалт нөөцлөлтөө одоо 100-нд дамжуулахдаа зохион байгуулалт хийж байдаг. Өөрөөр хэлбэл хаана илчлэг өндөртэй хаана багтаа байна уу гэдгээс нь чанараас нь хамааруулж одоо 100-нд нүүрсний таталтыг хийдэг юм байна. 100хан дээр болохтой зэрэг уур боловсролтын процессд бол одоо жинхэнэ манай одоо ашиг түүлийн 100-ны ашиг түүлийн коэффициентийг одоо тодорхойлох гол үзүүлэлтүүдийг яг эндээс харж болдог. Өөрөөр хэлбэл илчлэг хийхдээ байна уу, багтаа байна уу бас хамаарад одоо манай 100-ны горимд шууд нөлөөлж идэг. Хөрөнгө оруулалт худалдаа авах ажиллагааны хэлтс бодлогын газар за түүн дундаа одоо бараа материалыг худалдаа авах ажиллагааны хэлтстэй бас яг түвшний лаборатори маань шинжилгээний үр дүнгээр бас ажил холбогдож идэг. Яагаад гэвэл зэрэг шарын голын уурхаатай нүүрсийг худалдан авах гэрээ байгуулдаг. Энэ уг гэрээний тодорхой заалтуудаар бол одоо яг энэ чанарын үзүүлэлтүүд орж ирдэг. Хэрвээ нийлүүлэгч маань 3700 ккал килограмм хүртэлх хамгийн доод хэмжээч штэ тийм ээ гэрээний заас энэ хэмжээнд хүргээгүй тохиолдолд бол гэрээний одоо тодорхой зүйл заалтаар төлбөрийн асуудлыг одоо хасаж тооцох энэ зохицуулалтууд байж байдаг. Энэтэй адилхан мөн илчлэг илүү байх тохиолдолд бас ийм зохицуулалтууд хийгддэг. Ер нь бол чанарын үзүүлэлт гэдэг нь өөрөө манай дулааны цахилгаан станцын одоо цахилгаан хүчний дулааны эрчим хүчний одоо суур үнийн үн болох нүүрсний маань зарцуулалтын хэмжээ, төлбөрийн хэмжээнд шууд нөлөөж идэг учраас өөрөө энэ түвшний лабораторийн зориулт ач холбогдол нь өндөр гэж би боддгийг. За түвшний лабораторийн хамт олондоо болон чанар хяналтын хэлтсийн хамт олондоо дэлхийн чанарын өдрийн мэндийг хүргэе. За ингээд Эрдэнэт үйлдвэрийнхээ чанар хэлтсийн хамт олондоо дэлхийн чанарын өдрийг баярын мэнд хүргье.